다양한 사건, 이스라엘 작사, 이스라엘 지하의 대사가 에릭 그와 그는 에릭 즐긴 선수가 열심히가 딴 이스라엘 쪽으로 더 느끼거나 아주 듣는 사람이 느끼고 왔나고 이스라엘 소 아주 아주 있고 왔다가 하루 할 있으면 이래 있으면 같이나 왔어 야가 유니 있으면 자 요다 이스라엘 야사 지하스타를 세고요 무슨 산이 오고요 그래서 그러면서 요 이스라엘 요 인도 선생님 얘기를 요 우가 동네 다섯건도 다른 우가 아서 말씀과 요까지 이런 좀 아주 내가 그 차를 보셔 여기서 들었습니다. 그때는 이제 맨날은 봤을 때. 네. 네. 자. 오늘 여기 그 역대상 21장에 있는 인구 조사는 사무엘하 24장에 있는 말씀과 같은 내용입니다. 사무엘하 24장. За. Өнөөдрийн энэ одоо шаштрын дээдлийн одоо 21-р бүлэг дээр хүн амын тооллого хийж байгаа тийм үү? Энэ үйл явц маань 2-р Самуэлийн 24-р бүлэгтээ яг юм давхцаж байгаа үйл явц байгаа. 여기 오늘 1절에 보니까 사탄이 이스라엘을 대적하여 일어나 다윗을 부추겨 이스라엘의 인구를 조사하게 하였다라고 기록했잖아요. За тэгэд 1-р ишлэл дээр нь харах юм бол дараа нь сатан Израилийн эсрэг босоод Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөө өгсөн байна, тийм ээ. 그런데 사무엘하 24장 1절을 보면 사무엘하 24장 1절에 뭐라고 말씀하셨나요? 2-р Самуэлийн 24-р бүлгийг олж унши 2-р Самуэль 24-ийн 1 дээр. 인크바이러 씨, 24장 1절 한번 읽어보시겠어요? За энэ хоёрыг уншиж шүү 24-ийн 1-ийг. хоёрдугаар Самуэль 24-ийн 1-ийг За. Эдний хэлэн дахин Израилийн эсрэг дүрлжжээ. Тэр явж Израиль ба Юдагийн хүн амыг тоолгож тэдний эсрэг Давидыг турхирав. 네. 하나님께서 진노하셨다고 말씀하셨어요. За 24-ийн 1-р ишлэл дээр харах юм бол эзний хэлэн дахин одоо Израиль эсрэг дүрлжсэн байна. 하나님께서 다윗의 마음을 부추겨 가지고 다윗의 마음을 격동시켜 가지고 인구 조사하도록 하나님께서 이렇게 만드셨어요. За тэгвэл эзэн уурлаад тийм ээ бурхан уурлаад за тэгээд Давидын сэтгэлийг хөдөлгөж Давидыг одоо юу гэдэг якаад тэр хүн амын тооллого хийлгүүлсэн байна. 그 다윗이 오늘 여기 역대상 21장 2절에 보니까 요압과 백성의 지도자들에게 가서 브엘세바에서부터 저 북쪽 단까지 이스라엘의 인구를 조사하고 내게 돌아와서 그 인구 조사 보고하라고 명령했습니다. За тэгээ хоёрдугаар ишлэлээр харах юм бол Давид Йов болон ард түмний ноёдод хандаж явж Бершабагаас Даан хүртэлх Израильчуудыг тоож тэдний тоог надад мэдэгдэхтүн гэж хэлсэн ба. 요압은 충성스러운 다윗의 부하죠. Йов гэдэг маань болохоор Давидын маш итгэмжтэй одоо туслах нь байгаа. 성격이 아주 강한 사람입니다. Тэр бол маш одоо юу гэдэг хатуу зан чанартай хүн.
성격이 급하고 아주 이 다혈질, 예, 흥분을 잘하는 그런 군대 장군이에요. За энэ хүний зан чанарын тодорхойлолт нь ерөнхийдөө ямар вэ гэх юм бол төрийн зантай, одоо маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэтгэл хөдлөл өндөртэй ийм одоо цэргийн жанжин байна. 다윗이 명령했는데 요압이 뭐라고 말했습니까? За гэтэл Давид тийм ээ одоо тушаалыг гаргахад Йоб юу гэж хариулж байгаа вэ? 여호와께서 백성을 지금보다 100배나 더 많게 하시기를 원합니다. 왜 왕께서 이런 명령을 하십니까? 이것은 하나님이 기뻐하지 않는 거다. 이런 명령 내리시면 안 됩니다. 노골적으로 얘기했어요. За тэгээд Йоб болохоор юу гэж хэлсэндээ гэх юм бол тийм ээ Давидын одоо туслах шүү дээ. Тэрээр эзэн өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь 100 дахин өсгөх болтугай. Тэгээд хаантан миний та одоо яагаад ийм зүйл хийж байгаа бэ? Энд чи одоо болохгүй шүү дээ. Энд хүн амын тооцоо хийж ер нь яах гэж байгаа юм бэ? Ийм одоо тушаал буулгах нь ямар учиртай юм бэ гэж одоо Давидны үдээс шууд ингээ хариулж байгаа, асууж байгаа. 이것은 요압이 다윗에게 바로 말해준 겁니다. Энэ Йобын хэлж байгаа энэ үг бол тийм ээ Давидэд бол маш зөв одоо хариулт хэлсэн байгаа тэр. 왕이지만 왕이 명령했지만 또 왕에게 이런 말을 하면은 왕이 기분 나쁠 수도 있겠다는 것을 알고 있지만 바른 말을 해준 거죠. За тэр хэдийгээр хаан боловч тийм ээ. За би энэ хааны өмнө би ингэж хэлэх юм бол хаанд таалагдахгүй байж магадгүй гэж дотроо бодож болох байсан. 다윗이 인구 조사하는 것이 뭐가 잘못된 건가? Гэтэл тэр тэгээгүй. Тэгвэл Давидын тэр хүн амын тооллого хийсэн шалтгаан нь юу юм болов? 시험 문제 나올 수 있습니다. За энэ магадгүй шалгалтанд ирж болох юм тийм ээ. 다윗이 인구 조사를 한 것이 무엇이 잘못된 건가? Шалтгаан биш үү шүү да. Юу вэ? Давид хүн амын тооллого хийсэн нь яагаад буруу юм болов? Яагаад? Нэ? 첫째는 무엇입니까? яагаад буруу юм болов? 하나님을 의지하지 않고 사람을 의지하는 마음이 생긴 거예요. За тэр нэгдүгээрт нь бурханд найдалгүй тийм ээ хүнд найдах сэтгэл төрсөн. 두 번째는 하나님만 자랑하지 않고 자기의 세력, 내가 이만큼 강하다. 자기의 세력을 자랑한 겁니다. За тэгээ хоёрдугаар хариулт нь юу гэх юм бэ? Тэр бурхнаар тийм ээ одоо бахархах ёстой байтал тэр бурхнаар биш өөрийн тэр нөгөө нэг цэрэг айрам хүн хүчээрээ гэх юм уу тэр бахархсан байгаа. 세 번째는 하나님께서 주시는 힘으로 하지 않고 자기 힘으로 하려고 하는 겁니다. За тэгээд гуравдугаарх нь болохоор бурхны өгсөн хүчээр биш өөрийн хүчээр хийх гэж оролдож байгаа. 마지막 네 번째는 하나님께서 해주실 것을 믿지 않는 불신앙입니다. 이것은. За тэгээд 하나님께서 해주실 것을 믿지 않는 불신앙. дөрөвдүгээрт нь болохоор бурхан одоо хийж өгнө гэж бурхан хийж өгнө гэдэгт итгэхгүй тийм ээ одоо үл итгэл түүний дотор бий болсон. 우리나라 인구가 얼마나 되는가? Одоо манай хүн амын тоо хэд болж байгаа болоо? 세금을 거두면 얼마가 들어오는가? Одоо тэгвэл татвар хураах юм бол хэр их одоо татвар орж ирэх нэ? 전쟁이 나게 되면 나가서 싸울 수 있는 사람이 몇 사람이나 되는가? Хэрвээ одоо дайдах юм бол дайдах насны хүн хэр хэмжээнд байна вэ? 이것은 하나님을 섬기는 다윗에게는 적당치 않은 잘못된 신앙입니다. Энэ бол одоо
бурханд үйлчлдэг, бурханд итгэдэг тийм ээ одоо Давидын хувьд бол буруу итгэл байна. 여러분들께서도 그 하나님의 일을 하시면서 교인이 몇 명 돼야지 내가 먹고 살 수 있다. 이런 Тэгвэл та нарын 생각 дунд 그런 생각을 하시는가요? та нарын дунд магадгүй тийм ээ. За манай итгэгч нар хэр болж байгаа бол хэр их болох бол хэр их итгэгч нартай болж аж манай цуглаан одоо санхүүгнүүд гайгүй өндөр болох бол гэж боддог хүн байна уу? 교인이 몇 명 되면 차를 타고 다닐 수가 있는가? За хэр олон итгэгч нартай болж аж би одоо унаатай болж чадах болоо гэж. 또 사택을 구할 수 있는가? За яавал хэр олон итгэгчтэй болж аж би одоо өөрийн гэсэн тийм ээ одоо байр оронтой болж чадах болоо гэж. 그러니까 이것은 사람 머릿수를 세리는 거예요. Энэ бол хүн тийм ээ толгой дотор өөрөө ингэ тооцоож бодож байгаа. 하나님의 일은 하나님께서 하시는 거다. 이런 믿음을 가져야 되는데요. Бурхны ажлыг бурхан өөрөө хийнэ гэсэн итгэлтэй болох ёстой. 사람을 의지하는 거죠. Гэтэл тэр хүнд найдсан. 또 이것을 다 물질적으로 생각하는 거예요. 세상적으로 생각하는 거예요. Энэ бол ерөөсөө тэр дэлхийн ертөнцийн хувьд тийм ээ тэр материалын зүйлийн хувьд бодож байгаа. 다윗이 그런 마음속에 들어오니까 이게 바뀌질 않는 거예요. Давидын сэтгэл ийм бодол санаа тийм ээ ийм бодол төрсөн учраас тэр ерөөсө бодлоо өөрчлөхгүй байгаа. 말하자면 시험 든 거예요. Нэг ясны тийм ээ тэр сорилтонд орсон гэж ойлгож байна. 믿음 좋은 사람도 시험 들 수 있죠. Итгэл сайтай хүн ч гэсэн сорилтонд орж болно тийм ээ. 누가 시험 들었습니까? Хэн сорилтонд орсон бэлээ? 아브라함이 시험 들었습니다. Авраам сорилтонд орж байсан. 이삭도 시험 들었습니다. 네? 이삭도 시험 들었습니다. Исаак сорилтонд орсон. 야곱도 시험 들었죠. Яков ч гэсэн сорилтонд орсон. 모세도 시험 들었고 Мосе сорилтонд орж байсан. 엘리야도 시험 들었어요. Илия ч гэсэн сорилтонд орсон. 그럼 우리는 얼마나 시험에 잘 들겠습니까? Тэгвэл энэ одоо хүмүүс сорилтонд ороод байхад бид нар яаж тийм ээ одоо бас сорилтонд орохгүй байх вэ? 시험 들면은 성도가 시험에 들면 어떤 일이 생길까요? За тэгвэл итгэгч хүн сорилтонд орох юм бол тийм ээ юу болдог вэ гэж. 두 가지 현상이 나타납니다. За хоёр одоо зүйл илэрдэг. 첫째는 낙심이에요. Нэгдүгээрт нь сэтгэлээр ундаг. 낙심하고 또 서운한 마음 생기는 거 있잖아요. 서운한 마음. Сэтгэлээр унаж тийм ээ бас гомдлох сэтгэл төрдөг. 어떻게 그럴 수가 있는가? Яаж тэгж болдог вэ? Тэгдэг байна гэж. 낙심이 들어옵니다. 낙심. Сэтгэлээр ундаг бахан. 시험 든 거예요. За тэгвэл сэтгэлээр унжаавал тэр сорилтонд орсон байна. 시험 들면 마귀 종 되는 겁니다. Сэтгэлээр унах юм бол тийм ээ тэр одоо сатаанд одоо ашиглагдах болно. Сатаанд одоо орог зай тавьж өгч байна гэсэн үг. 하나님의 일을 하는 사람도 마귀의 종로로 탈 수 있어요. Бурхны ажлыг хийдэг хүн ч гэсэн сатаанд тийм ээ одоо боолчлогдож болно. 두 번째 болдог байна. 시험 들면 생기는 두 번째 현상은 뭘까요? За тэгвэл сорилтонд ороход тийм ээ одоо илэрх одоо тэмдгийн хоёр дахь нь юу юм болоо? 원망 불평이에요. Гомдлож уцаарладаг. 원망하고 불평합니다. Гомдлож уцаарладаг байна. 다른 이건 누구 때문에 이렇게 됐다. 이건 누구 책임이다.
Би одоо 아, тэрнээс 그냥 болсон энэ одоо тэрний хариуцлага дээр. 다른 사람 원망하고 또 불평하고 짜증을 내는 거죠. Одоо бусдад гомдлож тийм ээ одоо бусдад уурлаж уцаарлаа. 우리는 시험 안 드나요? Бид нэр сорилтонд ордгоо гэж юу? 얼마나 하루에도 여러 번 마귀에게 속는 저희들입니다. Өдөрт бид нэр хідэн удаа тийм ээ одоо хідэн удаа тэр сатаанд хууртагдаж тэр одоо нэхлэгдэж байдаг байна. 예수님께서 십자가에 달리시기 전날 저녁에 겟세마네 동산에서 기도하고 계셨죠. Есүс цагмаа дээр цовдлогохоо өмнөх орой тийм ээ Гетсеман цэцэрлэгт тэр залбирч байсан. 제자들을 데리고 동산에 기도하러 가셨죠. Тэр загалдагч нараа дагуулад цэцэрлэгт хүрэлэн цэцэрлэгт очиод тийм ээ залбирахаар явсан. 너희들은 여기서 기도하고 있어라. За та нар энэ ч залбирч бай. 그리고 거기서 베드로, 야고보, 요한을 요 세 사람을 데리고 더 깊은 곳으로 들어가셨어요. За тэгээд дагалдагч нараас үлдээгээд тэр Петр, Иохан, Яаков гурыг дагуулад ахаад тэр дээшээ одоо уул руу одоо дээшээ өгсдөг. 너희들은 여기서 기도해라. Харин та нар энэ ч залбир гэдэг. 그 예수님은 더 깊은 곳에 가셔서 1시간 동안 기도하고 와서 보니까 베드로, 야고보, 요한이 잠자고 있었어요. За тэгээд Есүс цаашаа яваад өөрөө цаашаа яваад залбирч байгаа тийм ээ хэсэг хугацаанд одоо залбирч байгаа буцаад ирсэн чинь Петр, Иохан, Яаков гур унтчихэдэг. 아니 왜 1시간 동안도 깨어 있지 못하냐? За тэгээд яагаад та нар ядаж нэг цаг тийм ээ одоо сэрүүн байж чадахгүй байна вэ гэж. 시험에 들지 않도록 깨어 기도하여라. Сорилтонд 말씀하셨죠. орохгүй тулд сэргийг байж залбир гэж хэлдэг. 기도하지 않으면 시험에 듭니다. Залбирахгүй байх юм бол сорилтонд орно. 그러면 시험 든 사람은 어떻게 된 거죠? 왜 시험 든 거죠? Сорилтонд орж байгаа хүн яагаад сорилтонд орж байна вэ тэгвэл? 기도 안 해서 시험 든 거예요. Тэр залбирахгүй байгаа учраас тэр сорилтонд орж байна. 시험에 들지 않도록 깨어서 기도하여라 말씀하셨습니다. Тийм учраас сорилтонд орохгүй тулд сэргийг байж залбир гэж хэлсэн. 여기 다윗도 지금 기도 안 한 거예요. Гэтэл энэ дээр хүмүүс Давид ч гэсэн одоо залбираагүй гэсэн үг байна. 하나님께 물어보지 않았잖아요. Тэр бурхнаас асуугаагүй байна тийм ээ. 하나님 제가 인구 조사를 하고 싶은데 이거 해도 되겠습니까? 안 되겠습니까? 물어봐야 되잖아요. За тэгээд тэр бурхны өмнө залбираа тийм ээ. Бурхан минь би одоо хүн амын тооллого хийх гэсэн юм аа. Ингэж тооллого хийж болох уугүй юу гэж асуух хэрэгтэй. 하나님께 물어보지 않았습니다. Гэтэл тэр асуугаагүй. 그 요압에게 명령했어요. За тэгээд тэр Йовд тушаасан байгаа. 막 강하게 명령하니까 요압이 어쩔 수 없이 신하니까요. 나가서 왕의 명령 순종했습니다. За тэгээд тэр маш юу гэх хатуу чанга одоо тушаасан учраас Йов бол одоо яалтчгүй одоо түүний албат нь учраас тийм ээ. Давидын албат учраас яваад одоо тооллого хийсэн. 이 남쪽 브엘세바에서부터 저 북쪽 단까지 인구 조사하러 나갔습니다. За Бершабагаас даан хүртэл явж тооллого хийсэн байна. 인구 조사를 다 하고 돌아왔습니다. За тооллогоо дуусгаад буцаж ирээд 5절에 다윗에게 보고했습니다. за тэгээд Давидэд тооллогынхоо тайланг өгч байгаа. 저 북쪽 10지파 이스라엘 백성들 가운데 전쟁에 나갈 수 있는 사람이 칼을 뺄 수 있는 사람이 110만 명이고 남쪽 유다 중에서는 칼을 빼서 전쟁에 나갈 수 있는 사람이
47만 명입니다. 보고했어요. За тэгээд тэр юу хэлсэн бэ гэх юм бол 5 дугаар эшлэлээр харах юм бол тийм ээ. Бүх ард түмний тооцоогын мэдээг Йов Давидэд өгч илт агсан Израилийн ирчүүд бүгд 1,100,000 байсан ба илт агсан Юдагийн ирчүүд нь 470,000 байваа гэсэн. 전체가 157만 명이네, 그죠? За тэгээд ингээ үзэх юм бол сая 570,000 хүн болох нь тийм ээ. 아, 이 정도면 됐다. За энэ хэмжээнд бол болно гэж тэр бодсон. 다윗이 교만해진 거죠. За эндээс Давид бол бардамнаж байгаа тийм ээ, бардам болж байгаа. 아무리 강한 국가라도 또 아무리 강한 사람이라도 하나님께서 붙들어 주시지 않으면 그 오래 못 갑니다. За тэгээд хичнээн хүчрхэг улс орон байсан ч, хичнээн хүчрхэг хүн байсан ч тийм ээ, бурхан л түүнд туслаж, бурхан л түүнийг удирдахгүй бол тэр цаашдаа одоо юу гэдэг удаан оршин тогтнож чадахгүй. 성경에서 하나님께서 풀어버리신다는 말씀이 있어요. Библиэр харах юм бол бурхан тийм ээ үлээж орхино гэж хэлсэн үг байгаа. 하나님이 풀어버리시면 다 날아갑니다. Хэрвээ бурхан түүнийг үлээгээд орхичих юм бол, түүнийг үлээчих юм бол бүгдээрээ хийсээд алга болно. 집도 날아가고 사람도 날아가고 자동차도 날아가고 다 사라질 수 있습니다. Гэр орон тийм ээ, байр, орон сууц одоо тэр хашаа одоо юу гэдэг тэр машин тэрэг хүн өөрөө ерөөсө бүх зүйл юучгүй одоо ингээд хийсээд алга болно. 저희는 그 눈에 보이는 거, 우리는 이 눈에 보이는 것을 따라가는 사람들이 아닙니다. Бид нар бол нүдэнд харагдах зүйлийг дагаж дагдаг ийм хүмүүс биш. 우리가 바라보는 것은 보이지 않는 것을 바라보는 거죠. Бидний харж байгаа зүйл маань юу вэ гэх юм бол бид нар үйл үзэгдэх зүйлийг дагдаг, хардаг байна. 그런데 여기서 요압이 다윗에게 말하지 않은 게 있습니다. Гэтэл Йов тийм ээ одоо Давидэд хэлээгүй бас үлдээсэн зүйл байгаа. 요압 장군이 다윗의 명령을 기분 나쁘게 생각하고 좋지 않게 생각해가지고 레위 지파와 베냐민 지파 사람들은 조사하지 않았어요. За тийм учраас юу гэдэг тэр 6 дугаар ишлэл дээр тийм ээ одоо хааны энэ тушаал нь Йовийн жигшлийг төрүүлсэн учраас тэр тэдний дунд лий болоод Бинаминчуудыг тоолсонгүй гэж байгаа. 말하자면 죄를 지은 겁니다. Нэг ёсны тэр гим үлдсэн гэж хэлж байна. 다윗은 요압을 믿었죠. За Давид бол Йовд итгэсэн байгаа тийм ээ. 요압은 다윗에게 거짓으로 보고한 거죠. Гэтэл Давид Йовд одоо худал одоо юу гэдэг мэдээлэл худлаа одоо ярьсан маа. 네, 7절부터 17절까지 앵커바이러시 한 번 더 읽어보시겠어요? 7절부터 17절. За 7-оос 17 дугаар ишлэл хүртэл инх хоёр их уншихгүй юу? Энэ зүйл бурханы мэлмид зохисгүй юм уу байсан тул тэрээр Израилийг цохив. Давид бурханд би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцгийг өршөөгөөч. Би мөнхөглөн үлджээ гэв. Давидын үзмэрч Гадад эзэн айлдахдаа явж Давидэд би чамд 3 зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Тэгвэл үүнийг би чамд үйлдэх болно хэмээн эзэн айлдав гэж хэл гэв. Гад Давид руу ирж түүнд эзэн ийн айлдав. Өөртөө сонгогтун 3 жил өсвөлэн болох эсвэл өстний чинь элд чиний дээр байх зур 3 сарын турш дайснаасаа зугтаа явах эсвэл эзний элд болох тахлыг энэ газарт
3 өдрийн турш буулган эзний тэнгэрлэгч Израилийн бүх нутаг даяар устган өхүүлэхийн аль нэгийг нь гэв. Тиймээс одоо намайг илгээсэн түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтэн гэв. Давид Гадад би ихэд шаналж байна. Гэвч эзний өршөөл агуу их учраас өөрийгөө түүний моторт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв. Ингээд эзэн Израиль дээр өвчин тахалт харааж Израилийн 70,000 хүн өхөв. Мөн Иерусалимыг сүйтгэхээр бурхан тийшээ тэнгэр элчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед эзэн хараад гамшигын тухайд зөөлөрч сүрүүлэгч тэнгэр элчид хангалттай одоо гараа буулга гэв. Эзний тэнгэр элч Юбус хүн Орнаны өтрмийн дэргэд зогсож байлаа. Давид нүд өргөн тэнгэр ба газрын хооронд зогсож буй гартаа элдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан эзний тэнгэр элчийг үзэв. Тэгээд таар нүмерсэн Давид болон ахмадууд нүрээрээ газар унцгаав. Давид бурханд ард түмнийг тоолох тушаалыг гаргаснаа нь би биш гэж юу? Үнэхээр нүгэл үлдэж маш их ёрын мөг хийсэн нь би болохоос энэ хонин сүрэг чухам юу үлдсэн юм бэ? Оо миний бурхан эзэн, таны мотор тахалд нэрвэгдсэн ард түмэн дээр бус харин миний эсрэг болон миний эцгийн гэрийн эсрэг байгаач гэж залбирч байна гэв. 네. За. 하나님께서 다윗의 이 인구 조사를 악하게 여기시고 이스라엘을 치셨다고 말씀하셨어요. За бурхан Давидын тийм ээ хүн амын тоолох хийснийг нь одоо бузар муу гэж үзээ тийм ээ одоо буруу гэж үзээд Израилийг цогсон байгаа. 이스라엘 가운데 어떤 사건이 생긴 것 같습니다. За эндээс харах юм бол Израилийн одоо дунд тийм ээ Израиль одоо ямар нэг үйл явц тахал болсон байна. 다윗이 깜짝 놀란 거죠. За тэгээ үүнийг хараад Давид маш их гайхсан тийм ээ цочирдсон. 아, 큰일 났구나. Болохоо ялаа. 내가 하나님 앞에 잘못했구나. За тахад болохоос өмнө тэр ямар нэг зүйлээр цогсон бурхан цогсон учраас тэр гинт ойлгоод би одоо ямар их буруу зүйл хийчихвэ гэдгээ тэр ухаарж байгаа. 그 다윗이 하나님께 제가 죄를 지었습니다. 저를 용서해 주십시오. 기도했습니다. За тэгээд 8 дугаар ишлэлээр хамт би юу хийснэ үүнийг хийснээр асар их нүгэл үлдлээ та намайг өршөөгөөч би гим нүгэл үлдсэн гэж тэр залбирч байгаа. 그런데 하나님께서는 그 선지자 선견자 갓을 불러서 갓에게 말씀하셨어요. За тэгтэл бурхан үзмэрч гэж байгаа тийм үзмэрч Гадыг дуудаад түүнд одоо хэлж байна. 네가 죄를 지었다. 세 가지를 말해줄 테니까 그 중에 하나를 골라라. За чи гим нүгэл үйлдсэн учраас би чамд 3 төрлийн одоо шийтгэл илгээж байна. Чи эндээс аль нэгийг нь сонгох гэж байгаа. 그래 세 가지는 뭔가요? За тэгвэл тэр 3 нь юу байсан юм бэ? 12절에 보니까 3년 동안 기근이 들게 할 것인지. 3절 үлсгэлэн болгох уу? 두 번째는 내가 석 달간 네 대적에게 패하여 그 대적을 피해서 도망 다닐 것인지. Эсвэл тийм ээ одоо чиний өрсөлдөгчийн элд чиний дээр байх зур дайснуудынхаа өмнөөс 3 сарын турш зугтан явах уу гэж. 세 번째는 여호와의 칼, 하나님의 칼. 여기서는 전염병인데요. 하나님의 칼이라 그랬어요. Тэгээд бурхны элд гэж байгаа тийм ээ одоо тахал өвчин. 전염병이 사흘 동안 이스라엘 가운데 퍼질 것인지 세 가지 중에 하나 골라라. Энэ 3 одоо тэр тахал болоод тийм ээ тахлыг одоо 3 өдрийн турш энэ одоо Израилийн ард түмнийг одоо тахлаар цорих уу гэсэн ийм 3 сонголт өгөөд чи аль нэгийг сонгоо гэсэн. 하나님께서 세 개 중에 하나 고르라는 거예요. Энэ 3 аль нэгийг сонгох гэж байгаа.
거기 뭐 좋은 거 있나요? Тэнд гайгүй арай гайгүй дээр сайхан гэсэн шийтгэл байна уу? 다윗이 후회했지만 소용없었습니다. Хэдийгээр Давид харамссан ч гэсэн түүнд ямар ч нэмэргүй. Тэр нь 13절에 보니까 아 내가 큰 공경에 처했다. 여호와는 긍휼이 많으시니까 내가 주님의 손에 떨어지더라도 사람의 손에 떨어지지 않게 해주시옵소서 그랬습니다. За тэгээд 13 дугаар эшлэлээр харах юм бол Давид юу гэж нөхмөр би маш их шаналж байна гэд эзний өөр шөөлүүд нь агуу их учраас намайг түүний гарт тушаалтун харин намайг хүний гарт бүү оруулаач гэсэн байна. 3년간 기근드는 것은 사람에게 빠지는 건가요? 하나님의 손에 들어가는 건가요? За 3 жил өлсгөлэн байна. Өлсгөлэн болмоо гэдэг маань хүний гарт орж байна уу эсвэл бурхны гарт байна уу? 하나님께 빠지는 거죠. Мэдээж бурхны одоо гарт байгаа тийм ээ. 석 달 동안 원수에게 피해서 도망 다니는 것은 사람에게 빠지는 건가요? 하나님에게 빠지는 건가요? Харин 3 сарын турш одоо тэр дайснуудаасаа зугтаж явна гэдэг нь бурхны гарт байна уу эсвэл одоо бас хүний гарт байна уу? 이건 사람에게 빠진 거네요. За тэгвэл энэ нь болохоор хүний гарт орж байна тийм ээ. 사흘 동안 전염병이 도는 것은 그 사람이 하는 건가요? 하나님께서 하시는 건가요? 3 өдрийн турш тэр тахал өвчин одоо Израилийн нутаг дэвсгэр дээр тархах нь бурхны гарт орох асуудал уу эсвэл хүний гарт орох асуудал уу? 이것도 하나님의 손에 빠지는 거네요. Энэ ч гэсэн бурхны гарт орох тийм ээ. Бурхны одоо хийх зүйл байна. 다윗이 선견자 갓에게 말했습니다. За Давид үзмэрч Гадад хэлсэн. 내가 주님의 손에 떨어지더라도 사람의 손에 떨어지지 않기를 바랍니다. 그랬습니다. Би намайг эзний гарт тушаагдун харин би хүний гарт харин намайг хүний гарт бүү оруулаач гэж тэр Гадад хэлсэн байна. 네. 그러니까 하나님께서 이스라엘에 전염병을 보내셨어요. Гэтэл бурхан Израиль тэр тахал өвчин тараасан. 사흘 동안, 3일 동안 전염병 өдрийн турш. 때문에 몇 명 죽었죠? За гэтэл 3 өдрийн тэр тахлаас болоод хэдэн хүн өгсөн байгаа лээ? 14절에 보니까 이스라엘 중에서 7만 명이 죽었다 그랬습니다. 14 дугаар эшлэлээр харах юм бол Израиль дээр тахал илгээж Израилийн 70 мянган хүн өхөв гэсэн. 전염병이 얼마나 무섭습니까? За тахал өвчин хичнээн аимшигтай байна вэ? 이번에 코로나 때문에 우리 몽골 분들은 몇 명이나 세상 떠났나요? За коронавигоос болоод монголчуудаас одоо хэр их хүн өгсөн бэ? 한 10,000명 죽었을까요? 그렇게 많이는 아닐걸요? 한번 2000 гаруй 2,000명 넘게. 2,000명? 네. 얼마 안 되네요. 네. 조금 멘트. 한국은 10,000명 더 죽은 것 같은데. Солонгос болохоор нэг 10 орчим мянган хүн. 미국은 몇 명이나 죽었나요? 미국? Америк хэдүүлээ өгсөн юм болоо. 미국은 한 50만 명? 한 50만 명. Америк болохоор биш 500 гаруй мянган хүн. Манайх болохоор 2108 хүн өгсөн байна. 몽골에서는 2,108명. 오늘은 34명이 확정돼요. 확정 사람이. 전 세계적으로는 몇 명이나 죽었을까요? 아, тэгвэл дэлхийн нийтээрээ
хэдэн хүн өгсөн болоо хэдэн хүн өгсөн бол юу? 한 1000명 정도. За нэг 10 сая гаруй хүн дэлхийн нийтээрээ тооцох юм бол 몽골 인구보다 훨씬 많네요. Монгол ерөнхийдөө хүн амын тоотойгоо харьцуулах юм бол 2000 гэдэг маань бас их тийм ээ. 2년 동안 죽은 거예요. Энэ маань болохоор 2 жилийн турш одоо энэ коронавигоос болоод үүссэн нөхцөл байдал. 원인은 어디죠? 코로나 시작된 곳이 어디예요? За тэгвэл коронавигийн эхлэл хаанаас эхэлсэн вэ? 중국이잖아요. Хятад тийм ээ? Хятад. 중국이 세계 사람들에게 아이고 미안합니다. 잘못했습니다. 말하나요? Ингэж хятадууд ингэж буруу зүйл хийсэн хэрнээ дэлхийн ертөнцөөс уучлалт гуйсан уу? 세계 사람들 다 알고 있어요. Дэлхийн бүх өнцөг болгондаага бүх хүмүүс мэдж байгаа ш тийм ээ? Хаанаас эхлэлтийг нь. 그 식구들 가운데 누가 돌아가신 분이 있는 그 가족은 얼마나 억울할까요? Үл коронавигоос болоод гэр бүлийнхаа гишүүнийг төрөл төрөстэй алдсан хүмүүс тийм ээ хичнээн одоо харамсалтай байлаа. 우리도 니나 전도사님 코로나 때문에 돌아가셨잖아요. Бид нар ч гэсэн нина ахлагч байгаа тийм ээ коронавигоос болоод алдсан шүү дээ. 물론 하나님께서 다 하시는 거지만 얼마나 참 속상한 일입니까? Мэдээж бид нар бурхны ажил, бурхны хийсэн зүйл гэж харж байгаа ч гэсэн үнэхээр юу гэхээ харамсмаар тийм ээ одоо бас гомдол тэхээр асуудал. 자, 다윗은 그렇게 생각하는 겁니다. Давидын бодол юм байна. 이건 내가 잘못한 건데, 아니 내가 잘못한 거 하나님께 제가 잘못한 건데 왜 이 백성들이 이렇게 고통당하게 하십니까? За Давидын бодол болохоор ямар байсан бэ гэвэл энэ чинь миний буруу байтал яагаад ингэж ард түмнийг минь тийм ээ ингэж зовоон вэ гэж байна. 사무엘하 24장에서는 그런 내용이 나옵니다. За 2-р Самуэлийн 24-р бүлэг дээр бас ийм одоо хэсэг гардаг. 아니 잘못한 건 전데 왜 하나님 이 백성들을 이렇게 고통받게 하십니까? Одоо буруу зүйл хийсэн нь үнэхээр би байтал бурхан та юунд ингэж ард түмнийг тийм ээ зовоон вэ гэж байгаа. 우리는 그것을 분명히 알고 있어야 됩니다. Бид нар үүнийг маш сайн тодорхой мэдж авах хэрэгтэй. 하나님의 종이 잘못하면 많은 사람들이 고통을 당하게 됩니다. Бурхны боол ямар нэгэн зүйл алдаа хийх юм бол тийм ээ буруу зүйл хийх юм бол Бурхны боолоос гадна олон хүмүүс бас зовдөг юм а гэдгийг бид нар мэдж авах хэрэгтэй. 여러분 생각해 보십시오. Та нар сайн бодоод үзээрэй. 우리 교회 목사님이 음행죄를 지었다. За манай чуулганы пастор садар самуун зүйл үйлдлээ, гим үйлдлээ. 그러면 교인들은 고통 당하지 않을까요? Тэгэх юм бол итгэгчнэр нь зовхгүй гэж үү? 또 우리 교회 목사님이 사람을 살인죄를 저질렀다. Манай чуулганы пастор хүн алчлаа. Тийм ээ аллагын гим үлдчихлээ. 또 다른 사람의 돈을 사기했다. Эсвэл одоо өөр хэн нэгний мөнгийг залчлаа гэж. 지도자가 그래서 중요한 겁니다. Тийм учраас удирдагч гэдэг хүн тийм ээ одоо маш их чухал байх нь удирдагч. 좋은 지도자를 만나는 것은 교인들에게 큰 축복이에요. Маш сайн удирдагчтай байна гэдэг бол итгэгч нарын хувьд бол өрөөл байна. 다윗이 하나님께 간절히 기도한 것 같습니다. Давид бурхны өмнө маш их хичээнгүйлэн залбирч байгаа. 그러니까 하나님께서 천사에게 명령하셨어요.
За Давид бурхны өмнө залбирсан бурхан харин Тэнгэр элчид одоо тушаал өгч байна тийм ээ. 하나님께서 천사에게 명령하셨습니다. Тиймээс бурхан Тэнгэр элчид одоо тушааж байгаа. 15절 중간에 보니까 이것으로 충분하다. 이제 내 손을 거두어라. 명령하셨습니다. За тэгэд 15 дугаар хэсгийн дээр дундаас хойш харах юм бол цөөрүүлэгч Тэнгэр элчид хангалттай одоо гараа авахтун гэж тушаа гэсэн. 근데 그 15절에 보니까 여호와께서 보시고 재앙 내리신 것을 후회하셨다는 말이 있잖아요. За тэр 15 дугаар хэсгийн дээр жоохон дээд хэсгээр харах юм бол байна тийм ээ. Эзэн хараад байгамшиг уулгах гэж байгаадаа харуусаж гэж байна тийм ээ. харуусаж. 거기도 후회 몽골 성경에도 아니 하나님께서 후회 같은 거 하시는 분이신가요? За Монгол Библиэр болохоор энэ чинь хуучин Библиэр харуусаж гэж байна. Тэгвэл бурхан энэ дээр Солонгос Библиэр ч гэсэн харуусаж гэж байна. Гэтэл энэ дээр бурхан үнэхээр хийсэн зүйлдээ харуусаж харамсдаг юм болов? 어떻게 생각하세요? 하나님 Та нар юу гэж бодож байна? 하나님께서 뭐 후회하시고 хүн төлөвлөж шийдэгсэн үедээ л нэг харамсдаг. 하나님이 인간을 사람을 멸하시거나 아니면 저기 졌을 때만 후회하신다고. 하나님께서 뭐 후회하시고 내가 괜히 그렇게 했다 그렇게 하나님께서 그렇게 하시는 건가요? Тэгвэл бурхан юу гэдэг ямар нэгэн зүйлийг хийчихэд би тэрийг буруу юм хийчлээ шүү би одоо нэрээ ингэдэггүй байдтэй гэж харамсаж байгаа болов? харамсдаг болов? 하나님은 후회하시는 분이 아니십니다. За бурхан бол харуусаж тийм ээ харамсдаг нэгэн бол биш байх нь. 하나님은 후회 안 하신다 그랬어요. За бурхан бол харамсдаг нэгэн биш ээ харамсдаггүй бурхан гэж хэлсэн байна. 그 민수기 23장 19절 한번 보세요. За бүгдээрээ 민수기 23장 19절 23-ийн 19 хооллого 23-ийн 19 민수기 23장 19절 우리 그 담딘 씨 한번 읽어 보시겠어요? Мөгсахэгч шараа гэж чинь 23-19-ыг Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүмүүнч бус. Тэрээр айлтчаад түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл тэр ярьчаад түүнийгээ сайн болгохгүй гэж үү? 네, 하나님은 사람이 아니시다. За энэ дээр харах юм бол бурхан бол тийм ээ одоо харамсдаг хүн биш ээ, хүний хүн биш ээ гэж байна. 거짓말하지 않으시고 Тэр худлаа хэлдэггүй. 후회 같은 것도 안 하신다. За тэр бүр харамсдагчгүй байх нь. 근데 왜 성경에는 후회하셨다고 기록했는가? Гэтэл тэгвэл яагаад энэ Библиэлд харуусаж гэж бичсэн юм болоо? 네, 후회하는 것처럼 보이는 거예요. 사람 눈에. Тэр зүгээр хүний нүдэнд тийм ээ харуусаж байгаа юм шиг, харамсаж байгаа юм шиг тэр хүний нүдэнд харагдсан байна. 역대기는 에스라 선지자가 기록한 것으로 보는데요. Шастрын дээд хоёрыг болохоор Эзра бичсэн гэж ерөнхийдөө хүмүүс үздэг. 마치 사람이 느끼기에 하나님께서 후회하시는 것처럼 보이고 그렇게 느껴진다는 거예요. Тэр зүгээр л хүний хувьд тийм ээ одоо харж байгаа нь бол яг л харамсаж байгаа юм шиг эсвэл харамсаж байгаа юм шиг тэгж мэдрэгддэг бас тэгж одоо харагдаж байгаа юм. 하나님은 후회 같은 거 안 하세요.
Бурхны хувьд бол өөрөө тийм ээ ерөөсө харуулдаг бурхан бол биш байна. 그 천사에게 명령해가지고 이제 그만해라 명령하셨습니다. За тэгээд тэр Тэнгэр элчид тушаад тийм ээ хангалттай одоо гараа авагтун гэж тушаасан байна. 16절에 보니까 다윗이 눈을 들어 여호와의 천사가 하늘과 땅 사이에 서서 칼을 뽑아 손에 들고 예루살렘을 겨누고 있는 것을 보았어요. За тэгээд 16 дугаар ишлэл дээр харах юм бол Давид мэлмийгөө өргөөд Тэнгэр газрын хооронд зогсож буй эзний Тэнгэр ич гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзв гэсэн байна. 천사는 사람의 눈에 보일 수도 있고 보이지 않을 수도 있습니다. За Тэнгэр элч бол хүний нүдэнд харагдчих болно эсвэл хүнд харагдахгүй ч байж болно. 근데 기본적으로는 천사는 영적 존재이기 때문에 사람 눈에 안 보입니다. ерөнхийдөө бол тийм ээ одоо тэр Тэнгэр элч маань өөрөө сүнслэг оршихуй учраас сүнсээр оршиж нэг нь байгаа учраас тэр хүний нүдэнд одоо харагддаггүй. 다윗이 하나님께 기도했습니다. Давид бурхны өмнө залбирсан. 백성의 인구 조사하는 것을 시킨 사람은 제가 시킨 겁니다. Ард түмний тоолох тушаалыг би гаргасан. 지도자가 누구냐? Тэгвэл удирдагч нь хин бэ? 그 주동자가 있어요. 주동자. 주동자는 몽골말로 뭐랄까요? Удирдаж одоо юу гэдэг ингээд чиглүүлж байдаг хүн. 앞잡이죠, 앞잡이. 못된 일을 할 때도 주동자가 있고, 어떤 болж үзэхгүй зүйлийг хийх тэргүүлэгч байдаг. 하나님의 일을 할 때도 주동자가 있습니다. Бурхны ажлыг хийх ч бас тэргүүлэгч гэж байгаа. 여러분은 어떠세요? Тэгвэл та нар ямар вэ? 하나님의 일을 할 때 주동자입니까? 좀 안 좋은 일을 할 때 주동자 노릇을 많이 합니까? Та нар Бурхны ажлыг хийхдээ удирдагч байна уу? Эсвэл таагүй муу зүйл хийхдээ удирдагч байгаад байна уу? 하나님의 일을 할 때 앞장서는 저희가 돼야 됩니다. Бурхны ажлыг хийхдээ нөгөө тэргүүлэгч нь болох хэрэгтэй. 또 죄와 맞서는 사람이 돼야 돼요. Тэгээ бас одоо гим нүглийн эсрэг тэмцдэг одоо нэгэн болох хэрэгтэй. 보통은 어려운 일이 생기면 가만히 있습니다. Ерөнхийдөө бол хүмүүс тийм хүнд хэцүү зүйл тохиолдох юм бол чимээгүй байж байгаа. 말 안 해요. Юм хэлдэггүй. 가만히 있는 거예요. 말도 안 하고 가만히 있어요. Юу ч хэлэхгүй тэгэл чимээгүй байж байгаа. 그렇게 하면 안 된다. Ингэж болохгүй. 그건 하나님 기뻐하지 않는다. Энэ нь бурханд таалагдахгүй. 그 성경에 맞지 않는 거다. Энд чинь Библиэлд нийцэхгүй. 그 우상 숭배다. Энд чинь шүтэх явдал байна. 말을 해야 되는데 гэж хэлэх ёстой байтал 말을 안 합니다. хэлдэггүй тэр талаа. 너는 왜 말을 안 했냐? Чи яагаад хэлээгүй бэ? 물어보면 뭐라고 말하죠? Гэт асуух юм бол юу гэж хариулах вэ? 아, 나는 기도했다는 거예요. Би зүгээр залбирсан. 하나님께 기도했다. Зүгээр бурхны өмнө залбирчээсөө. 말은 안 했지만 나는 하나님께 기도하고 있었다. Би хэдийгээр юу гэдэг анхааруулж хэлээгүй ч гэсэн би бурхны өмнө залбирчээсэн шүү гэл. 그거는 정당한가요? Тэгвэл энэ хариулт нь зөв үү? 그건 정당하지 않습니다. Энэ бол одоо зөв биш байх нэ. 말을 해야 될 때가 있고 또 기도해야 될 때가 있습니다. Хэлэх ёстой үе байна. Бас залбирах ёстой үе гэж бас байна. 여기 10,000명이 있어요. 10,000명. 10,000 орчим хүн одоо энэ ч байна гэж бодъё.
9,999명은 다 찬성하는데 나 혼자 반대해요. 10,000 хүнээс тийм ээ 9,999 нь тгий гэж яхад би ганцаархнаа эсэргүүцэж байна. Одоо эсрэг саналтай байна гэж бодъё. 그럼 내가 사람들 앞에 말하는 겁니다. 내가 아무리 기도해봐도 이건 하나님 기뻐하지 않는 거다. За тэр хүн тийм ээ одоо хэлээд би одоо бурхны өмнө зөндөө залбирлаа. Гэтэл энэ мань бурханд ерөөсөө таалагдахгүй байна. Бурхан энийг хүлээн авахгүй байна. 내가 기도해봤는데 이건 성경에 맞지 않는 거다. Би залбирч үзсэн чинь энэ маань Библиэд нийцэхгүй байна. 하나님이 기뻐하지 않고 성경에도 맞지 않는 것 나는 거기에 동의할 수 없다. За бурханд ч таалагдахгүй, бурхан ч энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Библиэд ч нийцэхгүй байгаа юм чинь би энийг чинь хүлээн зөвшөөрч чадахгүй гэж. 나는 반대다. Би эсэргүүцэж байна. 나는 그 용납할 수 없다. Би энийг хүлээн зөвшөөрч хүлээж авч чадахгүй. 그러면 내 옆에 있는 친구들, 나하고 가까운 사람들이 나한테 와서 말합니다. Хэрвээ ингээд би одоо тэр 9,999 эсрэг тийм ээ одоо ингээд эсэргүүцэх юм бол хажуудлын нөгөө найз нөхөд маань над дээр ирээд хэлнэ шүү дээ. Дотны хүмүүс маань ирээд. 아니 왜 이렇게 바보 같은 짓을 하냐? Чи юу ингээд мангар юм шиг юм яриад байгаа юм бэ? 왜 이렇게 눈치가 없냐? Чи одоо энэ олон хүнийг хараач. 사람들이 다 너 빼고 사람들이 다 찬성하는데 왜 너만 반대하냐? Энэ олон хүн тийм ээ чамаас усна бүгд энэ зүйлийг одоо ингээд дэмжиж байхад энэ саналыг дэмжиж байхад чи яагаад ганцаараа эсэргүүцээд байгаа юм? 민주주의는 다수결로 결정하죠. 다수결. Ардчлал гэдэг маань болохоор тийм ээ одоо юу гэдэг санал хураалтаар ерөнхийдөө шийдвэр гаргадаг тийм ээ. 다수가 말하자면 다수가 진리가 되는 거예요. За тэгээ санал хураалтаас одоо хэрвээ тийм ээ олонх нь дийлээд олонх нь зөвшөөрөх юм бол тэрийг хийж дэмждэг тийм ээ. 이번에 우리 한국에서 대통령 선거를 했는데요. За саяхан Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиудад өнгөрсөн. 아주 적은 차이로 당선되고 떨어졌어요. Маш бага хүний саналаар маш одоо юу гэдэг хоорондын хоёр өрсөлдөгчийн хоорондын санал нь маш бага одоо хувийн зөрүүтэй байсан байна. 교회는 어떤가요? Тэгвэл чуулган ямар байх юм бэ? 교회도 다수결로 이렇게 처리하는 일들이 있습니다. Чуулганд ч гэсэн ерөнхийдөө тэр одоо олонхын саналыг дангадаг тийм ээ санал хураалтаар шийдвэрлэгддэг ийм асуудлууд байдаг. 근데 다수결로 처리하면 안 되는 것들도 많아요. Мэдээж бас чуулган донд санал хураалтаар шийдвэрлэж болохгүй асуудлууд ч гэсэн байна. 뭐 교회 건물을 사야 된다. чуулганы байр худалдаж авъя. 땅을 사야 된다. Эсвэл газар авъя. 교회를 새로 짓는다. Чуулган одоо шинээр барья. 차를 산다. Эсвэл машин авъя чуулганд. 이제 교회 집사들, 장로 다 이렇게 상의해가지고 결정해야 되겠죠? За иймэрхүү асуудлууд дээр болохоор чуулганы одоо удирдагч нар тийм ээ ахлагч нар үйлчлэгч нар за тэгээ нэг удирдах зөвлөл мөглөл гэдээ байдаг бол энэ хүмүүс нь ороод одоо шийдвэрээ гаргана тийм ээ одоо ярилцж байгаа. 난 상의 안 한다. Би эднэртэй би ингэж одоо олон хүнтэй ингэ зөвлөлдөггүй. 난 기도하고 하나님의 뜻인 줄 알고 나는 이를 밀어붙인다. За би залбираад энэ залбирсныхаа хариултыг тийм одоо энэ бурхны хүсэл гэж бодоод ерөөсө тэрүүгээрээ л зүтгэнэ. 그러시면 안 됩니다. Ингэж болохгүй ингэж. 교인들하고 상의해 가면서 처리해야 할 일들이 많이 있어요. Тэгээд итгэгч нартайгаа чуулганыхаа итгэгч нартай тийм ээ одоо хоорондоо ярилцаад шийдвэр гаргаад явах ийм асуудлууд одоо маш их байдаг. 그래야 하나님께서 도와주십니다.
ингэж байж тийм ээ одоо бурхан тэр ажилтанд тусалдаг байна. 그런데 어떤 경우에는 교인들에게 그 물어볼 필요가 없는 게 있어요. Гэхдээ зарим нэг тохиолдолд бас итгэгч нараас асуухгүйгээр тийм ээ одоо шийдвэр гаргах тохиолдол байдаг. 교회는 원칙적으로 다수결이 아니에요. Чуулганы хувьд бол яг одоо дөрмийнхөө хувьд гэх юм уу тийм ээ одоо ерөнхийдөө нөхцөл байдлынхаа үүднээс харах юм бол нэг тэр санал хураалтаар шийдээд байдаг тэр газар бол биш. 교회는 민주주의 아닙니다. Ягаад гэвэл тэр чуулган гэдэг чинь ямар ардчилсан одоо нам уу тийм ээ байгууллага уу? 아니 교회 성경에 어디 교회는 민주주의니까 민주주의 방식으로 일을 처리해라. 그런 말씀이 있나요, 성경에? Гэтэл Библиэлд юу гэдэг чуулган бол ардчилсан одоо байгууллага ч юм уу учраас та нар ардчилсан одоо юу гэдэг нийгэм шиг одоо ардчилсан одоо үзлээр одоо ингэж санал хураалт хийж шийдвэр гаргаж яваарай гэж хэлсэн үү? 그럼 교회는 공산주의인가 보다. Тэгвэл чуулган коммунист юм болов? 교회가 공산주의인가요? Тэгвэл чуулган ямар коммунист нийгмийнх одоо үзэл юу гэдэг коммунист дөө? 아닙니다. 교회는 공산주의 아니죠. чуулган ч бас тийм биш тийм ээ. 그러나 공산주의는 마르크스와 레닌이 성경에서 공산주의를 만들어냈어요. Одоо энэ коммунистик үндэслэгч хөө Маркус болоод энэ Ленин байна уу? Ленин тийм ээ. Библиэс үндэслэж одоо коммунист тэр нийгмийг гэх юм одоо үзлийг одоо бий болгосон байгаа. 마르크스도 그렇고 레닌도 그렇고 다 부모들이 다 신앙생활하던 분들이었습니다. Маркус ч байна уу, Ленин ч байна уу тийм ээ айл нийцэг их нь юусэл итгэлийн амьдралаар амьдардаг ийм итгэгч гэр бүлээс гаралтай байна. 독일의 히틀러도 예수 믿는 가정의 자녀였습니다. Германы Гитлерч гэсэн бас итгэгч гэр бүлээс гаралтай. 그 교회에서 성경 잘못 가르치면 아주 악한 사람 만들어낼 수 있어요. Чуулганд Библийг буруу заах юм бол тийм ээ чуулганд Библийг буруу заах юм бол хүнийг маш бузар муу хорон муу нэгэн болгож өсгдөг байна. 그래서 하나님의 종은 믿음도 있어야 되고 그 결정을 잘해야 됩니다. 선택을 잘해야 돼요. Тийм учраас Бурхны бол мэдээж итгэлтэй байгаа зогсохгүй тэр шийдвэрийг зөв гаргаж чаддаг. Тийм ээ зөв сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. 그리고 또 뭐가 필요할까요? Тэгвэл өөр бас юу хэрэгтэй юм болов? 믿음도 있어야 되고 이тгэл байх хэрэгтэй гэсэн. 결정을 바로 해야 되고 зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. 선택도 바로 해야 되고 зөв сонголт хийдэг байх хэрэгтэй. 그다음에 뭐가 또 필요할까요? За тэгвэл дараа нь өөр юу хэрэгтэй юм болов? 확신이 있어야 됩니다. 확신. За тэгээд нөө нэг бат итгэл буй тэр баталгаан байх хэрэгтэй. 확신이 있는 사람하고 확신이 없는 사람은 벌써 말하는 게 다릅니다. Баталгаатай бат итгэлтэй хүн болоод нөө нэг итгэлгүй гэхүү тэр одоо хүн хоёр маань одоо маш их ялгаатай байдаг. 사람들이 딱 들으면 알아요. Хүмүүс тэдний яриаг сонсох юм бол мэддэг. 9,999명이라도 알고 있습니다. Хичнээн 9,999 хүн байлаа ч гэсэн тийм ээ. Тэр одоо хүмүүс мэдж байгаа ч гэсэн. 저 사람 한 사람밖에 없지만 저 사람이 말하는 게 진짜다. 저 사람이 말하는 게 참이다. 알고 있습니다. Тэр хүмүүс тийм ээ хичнээн олуулаач гэсэн тийм ээ тэр ганц эсэргүүцэж байгаа хүн бол тийм ээ энэ хүний хэлж байгаа нэр үнэн. Энэ хүн одоо үнэхээр нэр зөв ярьж шүү гэж энэ хүмүүс сонсох юм бол мэддэг. 확신이 있는 사람은 그 힘이 있습니다.
тэр бат итгэлтэй тэр өөрөө тийм өөртөө итгэлгүй тийм ээ. Тэр бат итгэл байгаа нэгэн бол илүү хүчрэх байдаг байна. 주일날 하나의 말씀 전할 때 교인들이 말씀을 들을 때, 야, 우리 목사님이 확신이 있구나. 야, 확실하다. 전 틀림없는 말이다. Эзний өдөр үгийг дамжуулахад тийм ээ тэр итгэгчнэр хүртэл хараад манай пастрын дамжуулж байгааг үнэхээр тийм ээ одоо өөр юм үнэхээр одоо хүчтэй биш үү гэж ингэж итгэгчнэр тэр одоо өөртөө итгэлтэй хүн тэр бат итгэлтэй хүнийг хараад итгэгчнэр ингэж хүлээж авдаг. 믿음도 있어야 되지만 믿음에 확신이 있는 그런 저희가 돼야 됩니다. Бид нар мэдээж итгэл байх хэрэгтэй боловч итгэлийн тэр баталгаа байдаг. Тийм ээ ийм итгэгчнэр болох хэрэгтэй. 5분 쉬었다 할까요? Нэ за 5 минут амарч чаад үргэлжлүүл. 그 21장 17절에 그 다윗이 하나님께 기도하는 내용을 읽어보면 다윗이 모든 것에 책임을 자기가 지려고 한다는 것을 알 수 있습니다. 세기 씨 소리. 네. 21-ийнхаа 17 дугаар ишлэлийг харах юм бол 다 들으셨나요? 아니 목사님 인터넷이 아까 끊. 잠깐만요. Зүгээр сонсогч л ш. Юу баг пастрын яриа сая сонсогдсонгүй. Хэсэг байна. 네, 저희 통신에 무슨 문제가 있는 것 같아요. 다 해결됐어요. 네. За асуудал ямарсан шийдчихлээ гинэ. 예, 그 17절에 다윗이 말하는 것을 들어보면 그 다윗이 모든 일에 자기가 책임을 지고 있다는 것을 알 수 있습니다. 17 дугаар эшлэгийг харах юм бол Давид ерөөсөө бүх одоо асуудлын гол хариуцлагыг тийм ээ одоо өөрөө тэр хүлээгээд өөрөө тэр хариуцлагыг өөрхийг хүсэж байгааг тэр эндээс харж болно. 그 하나님의 종은 자기가 책임지려고 하는 자세가 있어야 됩니다. Бурхны боол бол тийм ээ өөрөө тэр гим нүглийн одоо хариуцлагыг өөрий гэсэн одоо юу тийм байдалтай байх хэрэгтэй. 이건 장로 때문에 이렇게 된 거다. 뭐 집사 때문에 이렇게 된 거다. 누구 때문에 이렇게 된 거다. 그렇게 말하는 것은 잘못하는 겁니다. За энэ бол одоо тэрнээс болсон, энээс болсон, за тэрнээс одоо тэр ахлагчаас болсон, тэр үйлчлэгчээс болсон гэж хин нэгэн рүү одоо тоох юм бол энэ маань одоо буруу байх нэ. 아니 양을 인도하는 목자가
아 이거는 저 양 때문에 이렇게 된 거다. 저 양 때문에 이렇게 된 거다. 그렇게 말하는 것은 잘못하는 거잖아요. 그건 아주 잘못하는 거죠. Ааха. За тэгвэл хонин сүргийг удирдах байгаа тэр нөгөө хонцон маань тийм ээ. Тэр нэг хонноос болоод ингэчлээ гэх нь бол одоо маш их буруу тийм үү? 그래서 모든 일을 기도를 많이 하고 결정하고 또 이 조급한 마음, 급한 마음을 버려야 됩니다. Тийм учраас бүх зүйлийг ерөнхийдөө тийм ээ одоо залбирлаар шийдэж залбираад тэгээд хамгийн гол нь тэр нөгөө нэг хит яарсан сэтгэлгүй тийм ээ тэр одоо юмыг газ хурдан хийчи тэгчи гэсэн энэ яарсан сэтгэлийг одоо хаях хэрэгтэй. 하나님의 뜻이면 될 것이다 생각하고 기도하면서 그렇게 해야 됩니다. Бурхны хүсэл бол энэ одоо болох болно гэж тийм ээ одоо залбираад түүнийг одоо хийх хэрэгтэй. 남진만 씨 18절부터 마지막 절까지 좀 읽어주세요. За намжилмагш 18 дугаар ишлэлээс дуустал нь 30 дугаар ишлэл хүртэл уншаад өгөөрэй. 됐어요. 네, 됐어요. За одоо болцсон учраас уншаад. За. Гэтэл дээшээ явж бус хүн орнооны өвтрэмдэр эзэн тахилын ширээ босхийг Давидд дамжуулан хэлхийг эзний тэнгэр ич Гадад тушаав. Эзний нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа. Орноо нь хойш эргэж тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан 4 хүн нуугджээ. Тэгэхэд орноо нь буудаа цайруулж байв. Давид орноо руу дөхөн ирэхэд орноо нь Давидыг хараад өтөрмөөсөө гарч ирэн Давидын өмнө нүрээ газарт хүргэн мөргөв. Тэгээд Давид орноо энэ өтөрмийн газраа надад өгөөч. Би энд эзэнт тахилын ширээ босгох гэсэн юм. Ард олноос тахилыг холдуулахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нөгөөч гэвэ. Орноо Давидэд үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнтэн тааламжтай гэснээ болгоогтун хардаа би шатаал тахил зориулан үхэр түлээнд тариа цайруулагч тэрэг эдэн өргөл зориулан буудаа бөгөө би энэ бүгдийг өгье гэвэ. Гэвч Давид хаан орноод үгүй би энэ бүгдийг чамаас бүтэн үнээр худалдаж авна. Эзэн зориулан чиний юмыг авахгүй төлөөс төлбөргүй зүйлээр шатаал тахил өргөхгүй гэвэ. Тэгээд Давид газрын үнэнд 600 шекел жинтэй алтыг орноонд өгөв. Тэгээд Давид тэнд эзэн тахилын ширээ босгож шатаал тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр эзнийг дуудсанд тэрээр шатаал тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулв. Эзэн тэнгэр элчид тушаасан тэр элтэй хувьд нь буцааж хэлээ. Тэр үед бус хүн орноо нь өтрөмдөр эзэн өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв. Учир нь зүйлд Мойсегийн хийсэн эзний асар олон шатаал тахилын ширээ тэр үед Гебон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ. Харин Давид эзний тэнгэр элчийн элднээс айж байсан тул Бурхны хүслийг мэдхээр түүний өмнө очиж чадсангүй. 네. 하나님께서 하나님의 천사가 선견자 가세에게 말했습니다. За Бурхны тэнгэр элч тийм ээ одоо үзмэрч Гадад хэлсэн. 가서 다윗에게 전해줘라. 오르난의 타작 마당에 가서 여호와를 위하여 제단을 쌓아라 말씀해 주셨습니다. За тэгээд юу гэж хэлж байна гэх юм бол орнооны өдрөм дээр эзэнт тахилын ширээг босгох ёстой гэж тийм ээ одоо Гадад хэлсэн байгаа. 그 갓이 하나님 명령대로 다윗에게 하나님의 명령을 알려줬습니다. Харин Гад Бурхны тушаалын дагуу Давидэд тийм ээ одоо хэлсэн. 오르나는 자기 타작 마당에 천사가 나타난 것을 보고 자기 네 아들과 함께 너무 두려워서 숨었습니다. За тэгээд орноо тийм ээ өөрийнх нь тэр өтрөмийн талбайд өтрөм тэр тариан талбайд нь
тэнгэр элч ирснийг хараад тэр дөрвөн хүүхдийнхээ хамт байсан тийм ээ одоо эргэж одоо орноо болон дөрвөн хүүхэд нь нуугдсан байгаа. 다윗이 올라가서 천사를 보고 엎드려 절했어요. За тэгээд Давид тэнгэр элчийг хараад одоо тэнгэр элчийн өмнө одоо очиж мөргсөн. 오르나니 다윗을 보고 절했죠. 오르나니 자, 다윗을 보고 절했습니다. Давид тэнгэр элчийг хараад мөргсөн биш. Орноо Давидыг хараад очиж одоо мөргөж байгаа. 그러니까 다윗이 오르나에게 말했습니다. За тэгээд 22 дугаар эшлэлээр Давид орноонд хэлсэн. 이 타작 마당을 나한테 넘겨라. 내가 돈을 줄 테니 이 땅값을 주겠다. 이 타작 마당을 넘겨주면 내가 여기서 여호와께 제단을 쌓겠다 말했습니다. За тэгээд орноонд хэлэхдээ энэ газрыг тийм ээ одоо энэ нүтрмийн талбайгаа надад өгөө. Надад заараа би үнээр нь худалдаж аваад эзний өмнө тахилын ширээ босхыг гэж хэлсэн. 충분하게 돈을 주겠다 말해줬어요. Мөнгийг нь ерөөсөө хангалттайгаар өгнө тийм ээ одоо хямдруулч юм уу эсвэл буулгачих гэдэг яриа байхгүй ерөөсөө хангалттайгаар шууд өгнө гэж хэлж байгаа. 이것도 다윗이 일 처리를 바로 한 거죠. Энэ нь хүртэл Давидын хувьд асуудлыг тийм ээ маш зөв шийдэж байгаа нэг арга. 야 이거 하나님의 하나님께 제사 지내려고 그러니까 이걸 하나님께 바쳐라 이렇게 말하지 않았습니다. Тэр бурхны өмнө тахилын ширээ засаж тийм ээ бурханд дахил өргөх гэж байгаа учраас чи газраа бурханд өргөх гэж юусоо хэлээгүй. 하나님의 일을 한다고 해가지고 그 교인들의 물질, 교인들의 재산을 빼앗으면 안 됩니다. Бурхны ажлыг хийх гэж ингээд тийм ээ одоо итгэгчнэрийнхээ нөгөө хөөрөн эсвэл итгэгчнэрийнхээ одоо үн цэнтэй зүйлийг үнгүүгээр булааж авч болохгүй. 성도들이 자기가 믿음으로 하나님께 바치는 것은 정당한 거죠. Итгэгчнэр өөрөө итгэлээрээ тийм ээ бурхны өмнө одоо юмаа өргөнөө гэдэг нь бол энэ бол одоо юу гэдэг зөв байх нь. 그러나 하나님의 일을 한다고 해가지고 교인들의 재산을 함부로 그것을 자기 마음대로 해서는 안 됩니다. Харин бурхны ажлыг хийх гэж ингээд удирдахч хүн тийм ээ одоо итгэгч нараас хамаагүй тэр эд хөрөнгийг нь одоо үнгүүдүүл авч болохгүй байх нэ. 아주 이상한 목사님들이 있어요. Юу гэдэг маш сонин пасторууд удирдагч нараа байдаг. 집을 내놔라. Гэр орон гэрээ өг. 집을 하나님께 바쳐라. Энийг бурханд өрг. 교회 차를 사라. Чуулганд одоо машин хэрэгтэй худалдаж аваад өгөх хэрэгтэй. 또 어떤 목사는 자기 이 이빨 있잖아요. 치아. 이빨 이거 해야 되는데 누가 돈을 내라. За зарим нэг пастор бүр за миний шүд өвдөд би шүдээ эмчлүүлэх гэж байна. Хин нэг нь шүдний эмнэлгийн төлбөр төлөөрөө гэх. 그건 하나님의 종이 아니라 강도가 하나 거기 있는 겁니다. Тэр бурхны бод биш. Тэр хүн бурхны бод биш. Зүгээр нэг дээрэмчин тийм ээ тэр чуулганд ороод ирсэн байна гэсэн үг. 성도들이 하나님께 물질을 바치는 것은 하나님의 은혜를 받고 감동을 받아서 스스로 자원해서 하는 거예요. Итгэгчнэр бурхны өмнө өргөл өргөнөө гэдэг маань хин нэгнээр албадлахаар ч юм уу тийм ээ хин нэгний шахалтаар өргөдөг биш. Өөрсдөө хүсээд тэр одоо хүслээрээ тэр өргөдөг өөрийн дураараа өргөдөг байна. 그러니까 감동을 받고 하나님께 드리는 것도 잘 살펴봐야 됩니다. Тэгээд итгэгчнэр хүртэл өөрсдийнх нь зүрх сэтгэл хөдөлснөөрөө тэр бурхны өмнө өргөж байгаа өргөлийг нь бид нар удирдагч нар гэсэн маш сайн анхааралтай харж авах хэрэгтэй. 오르나니 하나님께 제사 드리는 목적으로 저희 밭을 제가 바치겠습니다. 이거 하나님께 바치겠습니다. 바치겠다는 거예요? Гэтэл орн нь юу гэсэн бэ гэвэл бурхны өмнө тахилын ширээ барих гэсэн чинь би газраа бурханд өргөё гэж хэлсэн. 제가 믿음으로 하겠습니다. Би өөрөө итгэлээр үүдье.
тийм ээ. 그 다윗이 아 그래 잘 생각했다 Гэтэл Давид үгүй гэсэн. 그렇게 말했나요? Гэтэл Давид юу гэсэн бэлээ? За чи газараа өөгөөг ашгүй гэсэн үү? 그렇게 말하지 않았습니다. Үгүй тийм ээ. 아니다 절대 그렇게 해서는 안 되고 내가 충분한 값을 너한테 주겠다. Тэгээд орнод үгүй би одоо өөрийн чинь газрын чинь яг тохирох хүнийг нь би өгөөд худалдаж авна гэж хэлсэн байна. 24절에 말했죠. 24-р эшлэлээр байгаа. 내가 반드시 충분한 값을 치르고 사겠다. 내가 여호와를 위해 내 물건을 공짜로 돈 안 주고 취하지 않겠다. 그랬습니다. За тэгээд 24-р эшлэлээр юу гэсэн бэхэн Давид хан орнод үгүй би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг эзэнт зориудан авахгүй. Мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалцтай ихэд өргөхгүй химээ өгсөн. 금 600세겔을 달아서 오르난에게 주었다 그랬습니다. За тэгээд 600 алтын шекелийг тийм ээ одоо орнод өгсөн байна. 원래는 그 땅값이 얼마나 됐을까요? За тэгвэл тэр газрын үн ерөнхийдөө өмнө нь ямар үнэтэй байсан юм болоо? 다윗은 600세겔 줬는데 원래는 그 땅값이 한 얼마쯤 됐을 것 같아요? За Давид болохоор 600 алтан шекел өгсөн байна тийм үү? 600 алтан шекел. Гэтэл яг орнооны газар яг бодит байдал дээр ямар үнэтэй байсан юм болоо? 제 생각에는 한 100세겔이나 200세겔쯤 되지 않겠나 그런 생각이 들어요. За миний бодол шүү зүгээр миний бодлоор нэг 100 юм уу 100-аас 200 алтан шекелийн үнэтэй байсан байхаа гэж бодчих. 근데 600세겔을 주는 거예요. Гэтэл тэр хангалттай үнийг өгсөн тийм үү? Одоо 600 одоо алтан шекелийг өгчихсөн. 오르나는 믿음이 있어가지고 하나님께 바칠 수 있잖아요. Орнон бол итгэлтэй болохоор бурхны өмнө итгэлээрээ тэр бурхны өмнө өргөж боодно тийм ээ. 근데 오르난의 부인이나 아들이 넷이나 되는데 아들 중에 누구라도 불평할 수 있습니다. Гэтэл орнон мэдээж гэр бүлтэй эхнэртэй хүүхдүүдтэй дөрвөн хүүхдтэй. Тэгэхээр дөрвөн хүүхдийнх нь ядаж хэн нэгэн тийм ээ яхаараа ингээ манай газрыг ингэж үнгөө өгдгийн гэсэн ийм гомдлох ч юм уу тийм ийм сэтгэл төрж магадгүй. 아이 그 왜 당신 마음대로 하냐? Та яагаад өөрийн дураараа ингэж одоо газар өгчөж байгаа юм тийм ээ? 아 그 왜 아버지 마음대로 하시는 거예요? Та яагаад ингэ өөрийн дураараа ингэж хандаад байгаа юм бэ? 그럴 수 있잖아요. гэж болно тийм үү? 아버지는 믿음이 좋은데 부인이나 자녀들이 믿음이 없을 수 있잖아요. Аав нь итгэл сайтай байгаад бас эхнэр эсвэл өөр хүүхдүүд нь итгэлээр сул дорой итгэлгүй ч байж магадгүй шүү тийм ээ. 다윗이 아예 600세겔을 금 600세겔을 주는 거예요. Гэтэл Давид болохоор нэг 600 алтан шекелийг өгсөн. 아무도 거기에 대해서 말할 사람 없습니다. Тэгвэл 600 алтан шекелээр газраа худалдлаа гэж хэн ч юу ч хэлэхгүй. 그리고 거기서 하나님께 제사를 드렸어요. Тэгээд тэнцээ бурхны өмнө дахил өргөсөн байна. 그 제사는 목적이 뭘까요? Тэгвэл дахил өргөж байгаа шалтгаан нь юу вэ? 다윗은 하나님께 회개하고 Давид бурхны өмнө гимшээ. 하나님께서는 진노를 하나님의 진노를 풀어드리는 제사를 드린 겁니다. Бурхны уур хилэнг тайвшруулахыг хүссэн тийм ээ. Тийм одоо тэр тахилыг өргөж байгаа. 화목제를 드렸다 그랬죠. 번제와 화목제를 드렸다. Тэр шатаал болоод эвийн тахилыг өргөсөн гэж байгаа. 하나님과 화목하는 겁니다. Тэр бурхны өмнө тэр бурхантай эвлэрсэн. 하늘에서 불이 내려와 가지고 그 번제단 위에 불을 내리셨다 그러셨어요. За тэгээд бурхны тэр шатаалт тахилын дээр одоо гал буусан байгаа. 그러니까 천사가 칼을 들고 있다가 칼을 자기 칼집에다 꽂았다 그랬습니다.
За тэгээд Тэнгэрэлж өөрийн одоо илдээ хуйнд нь буцаан хийсэн гэж байна. 그때 다윗이 하나님께서 응답하시는 것을 보고 거기서 또 제사를 드렸다 그랬습니다. За тэгээд Давид одоо Тимотийн ч бурхны хариулж байгаа тэр хариултыг хараад Давид тахилыг одоо тахил өргөд тэнд тахил өргөгөөд 28 дугаар ишлэл дээр байгаа. 그리고 29절 30절에 보니까 그 모세가 광야에서 만든 여호와의 성막과 번제단이 기브온 산당에 그냥 있었다 그랬어요. 29 30 дугаар ишлэлээр харах юм бол нөгөө Мосегийн тийм ээ босгосон тахилын ширээ тэр тахилын одоо тэр эзний асар болон асар нь Гибеон ууланд одоо байсан гэж байгаа. 지난번에 그 다윗이 하나님의 궤 법궤는 다윗성으로 옮겼지만 여기에 있는 성막이라든지 번제단은 기브온 산당에 그대로 있었습니다. өнгөрсөн хичээлүүдээр харах юм бол Давид гэрэний авдрыг одоо Давидын хотод авчирсан ч гэсэн тийм ээ харин асар болоод тэр тахилын ширээг нь Гибеон ууланд тэр байлгаж байсан байна. 근데 다윗이 이번 사건을 통해서 너무 하나님을 너무 놀란 거죠. 너무 놀래가지고 하나님이 두려워서 감히 그 기브온 산당에 가서 하나님께 기도하지 못했다고 기록해놨습니다. Тэгээд энэ дээр харах юм бол Давид юу гэдэг энэ үйл явдлаар дамжуудаад маш их цочрол аваад гэх юм уу маш их одоо айсан учраас бурхны өмнө айсан учраас тэр Гибеонд хүртэл очиж тэр бурхны өмнө дахид өргөж залбирах тэр зүрх түнд байгааг байна. айсанса болоод. 다윗이 인구조사 해가지고 이스라엘에서 몇 명 죽은 거죠? Тэгвэл Давид Израилийн ард түмнийг хүн амын тооцох хийснээс болоод хэдэн хүн өгсөн бэлээ? 14절에 14 дэх эшлэл дээр байгаа. 7만 명 죽었어요. 7만 명. 70,000 хүн өгсөн байгаа. 한번 결정 잘못하면 교회에 많은 손해가 찾아올 수 있습니다. Нэг л буруу шийдвэр гаргах юм бол тийм ээ чуулганд тэр хэмжээгээр маш олон маш их одоо хохирол амсаж болно. 목사도 잘못할 수 있어요. Мэдээж пастор хүн тийм ээ одоо буруу алдаа гаргах үе байгаа. 교인들한테 잘못한 건 잘못했다고 말할 수 있어야 됩니다. Итгэж нартай тийм ээ би ийм буруу зүйл хийсэн, би ийм алдаа гаргасан гэдэг хэлж чаддаг байх хэрэгтэй. 목사는 잘못했다는 말 하면 안 된다. Пастор хүн алдаагаа тийм ээ одоо хүлээн зөвшөөрч болохгүй 또 그런 분들도 있어요. гэж хэлдэг хүмүүс ч байдаг. 잘못한 건 잘못했다. 교인들에게 이건 내가 잘못한 겁니다. 미안합니다. 용서해 주세요. 말할 수 있어야 돼요. Буруу зүйл хийх юм бол тийм ээ би буруу зүйл хийсэн, би энийг ингэчлээ гэдгийг хэлж чаддаг байх хэрэгтэй. 근데 잘못했다는 말 한 번 안 하고 나가는 것은 그건 정당한 게 아닙니다. Гэтэл буруугаа нэг ч хүлээн зөвшөөрөхгүйгээр яваад байна гэвэл энэ маань бол одоо зөв зүйл биш байх нэ. 22장인데요. За ингээ 22 дугаар бүлэг 22장은 하나님께서 다윗에게 성전 건축을 명령하시는 내용이 나옵니다. За 22 дугаар бүлэг дээр болохоор бурхан Давидэд ариун асрыг барих талаар, ариун сүмийг барих талаар одоо тушаал өгдөг. 우리 1절부터 10절까지 저기 담딘 씨 1절부터 10절까지 좀 읽어 주시겠어요? Мөнхсөхийн ихч 1-ээс 10 дугаар ишлэгийг уншаарай гинэ. 십절까지 죠? 네, 10절. 10 дугаар Тэгээд Давид бурхан эзний өргөө энэ бөгөөд Израилийн төлөөх шугал бүлийн ширээ энэ юм гэв. Израилийн нутагт байсан ирмэл хүмүүсийг цуглуулахыг Давид тушааж бурханы өргөөний барилгын чулуунуудыг завчих чулуучдыг томилов. Давид
хаалганы самбаруудын хадаасыг хийх үлэмж хэмжээний төмөр мөн хэмжээнд барахааргүй их хэмжээний хүрэл бэлтгэв. Бас Сидончууд ба Тирчүүд Давид их хэмжээний ушин дүнз авчирч өгсөн тул ушин дүнз тоймгүй байв. Давид миний хүү Соломон балчир чадал мөхөс байна. Гэтэл эзэнд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүнийг бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоос өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав. Тэгээд Давид өөрийнхөө Соломоныг дуудаж Израилийн бурхан эзэн зориулан өргөө барихыг түүнд захин тушаав. Давид Соломонд хүү минь би бурхан эзнийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ. Гэвч эзний уг надад ирж чи их цус орсон үлэмж дайныг өдөөсөн. Чи миний мэлний өмнө дэлхий дээр их цусыг урсгасан тул миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. Харагтун чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны дайснуудаас нэг тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд би Израилийг амар тайван инх тунх байлгана. Тэр миний алдарт зориулан өргөө барина. Тэр миний хүү би эцэг нь болж түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үрд мөнхөд тогтооно гэсэн юм. Амен. 네, 감사합니다. баярлалаа. 22장 1절에 보니까 다윗이 이렇게 말했죠. 22-ийн 1-р эшлэлээр харах юм бол Давид хэлж байна тийм ээ. 이곳이 바로 하나님의 전이고 이곳이 이스라엘의 번제단이다 그랬습니다. Тэгээд Давид энэ бол бурхан эзний өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт дахин ширээ. 이곳이 어딘가요? 이곳이 어딘가요? Тэгвэл энэ бол гэж юу хэлээд байгаа юм бэ? 여부스의 타작마당. 여부스? 여부스 사람 오르난의 타작마당. 이 орнааны нөгөө нэг худалдаж авсан өтрмийн талбай хэлж байна. 그래서 역대하 3장 1절에 보면 자세한 내용이 나오는데요. За шастрын дидийн тийм ээ одоо 3-ын 1-р 3-ын 1-р эшлэлийг харах юм бол тэн дээр маш тодорхой гарч байгаа. 그 3장 1절에 보니까 솔로몬이 예루살렘 모리아 산에 여호와의 전을 건축하기 시작했다 그랬습니다. За тэгэд шастрын дидийн 3-ын 1-р эшлэлээр харах юм бол ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр эзний өргөөг барьж эхлэв гэж байгаа. 모리아 산은 어떤 산입니까? Тэгвэл Мориа уул гэж ямар уул юм бэ? 아브라함이 이삭을 데리고 모리아 산으로 갔죠. Авраам Исаакийг дагуулад Мориа уул руу явсан тийм ээ. 칼을 들고 자기 그래서 아들을 하나님께 바치려고 그랬죠. өөрийн хүүгээ бурханд өргөх гэж байсан. 바로 그 장소, 바로 그 자리입니다. Тэгвэл яг тэр газар байх нэ. 그런데 바로 그 자리가 어떤 자리냐? Гэтэл тэр газар нь ямар газар байсан юм бэ? 전에 여호와께서 솔로몬의 아버지 다윗에게 나타난 곳이다. Тэгвэл тэр газар нь одоо тэр ариун сүм барьж байгаа газар нь Соломоны эцэг болох Давидэд бурхан харагдсан, бурханы тэнгэрлэгч харагдсан газар. 여부스 사람 오르난의 타장 마당이었다. За тэгвэл тэр нь болохоор Ябуд хүн одоо орнооны тэр тариан талбай, өтрмийн талбай байсан. 그곳을 성전터로 정한 거예요. Тэгвэл тэр газрыг ариун сүмийг барих тэр газар болгож сонгосон байна. 여기다가 어떤 성전을 지었죠? За тэгвэл энэ дээр ямар одоо сүм барьсан бэлээ? 솔로몬 성전을 지은 겁니다. Соломоны тэр барьсан Соломоны сүмийг барьсан байна. 아브라함이 이삭을 바쳤던 곳.
Авраам Исаакийг өргөж байсан газар. 다윗이 하나님을 만난 곳, Давид бурхантай уулзсан газар. 그곳에 하나님의 성전을 건축하게 되었습니다. Тэр газар бурхны ариун сүмийг тийм ээ одоо барих болсон. 그래서 2절에 보니까 오늘 22장 2절에 다윗이 명령해서 이스라엘 땅에 있는 모든 거류민들을 모아가지고 석공을 시켜서 하나님의 전을 건축할 때 사용할 돌들을 다듬게 했어요. За тэгээд 2 дугаар эшлэлээр харах юм бол Давид тэр Израилийн газар нутаг дээр байгаа тэр одоо харийн хүмүүс буюу тийм ээ тэр ирмэл хүмүүс гэж хэлсэн буюу тэр харийн хүмүүсийг дуудаад тэднэрээр чулуунуудыг цуглуулan чулуунуудыг цавцах ажлыг даалгаж одоо ажил даалгаж байсан байна. 이 사람들은 이방 사람들입니다. Энэ хүмүүс болохоор харь хүмүүс ахны. 그 노예들입니다. 이스라엘의 노예들이에요. Нэгээс нэг тэр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэвэл Израилийн тэр боолууд Израильд боолчлогдчихсэн одоо харь хүмүүс. 다윗이 건축을 시작한 게 아니라 건축할 때 필요한 자재를 지금 만드는 거예요. За тэгвэл энэ дээр харах юм бол Давид одоо юу гэж байгаа тэр сүмийг байрж байгаа биш тийм ээ тэр Давид сүмийг байрахад хэрэгцээтэй материалуудыг нь бэлдэж байгаа. 그래서 이제 성전에 들어갈 돌들을 자르고 다듬고 그런 일들을 명령했습니다. За тэгээд ариун сүмийг барихад хэрэгцээтэй байгаа тэр чулуунуудыг тийм ээ одоо цавчиж одоо юу гэдэг бэлдэж байгаа. 그리고 문짝에 들어갈 못 그런 철 넉넉하게 준비하고 또 놋도 무게를 달 수 없을 만큼 많이 준비했습니다. За тэгээд тэр хаалгануудад орох даам хаалгануудад орох тэр тоноглолууд хадаасууд за тэгээ мод өөр төмрийг одоо мөн жинлэж хэмжиж чадхааргүйгээр одоо маш их одоо цуглуулсан гэж хэлж байгаа. 그다음에 그 성전 건축할 때 필요한 나무는 백향목인데 셀 수 없이 많은 나무를 준비했다 그랬습니다. За тэгээд ариун сүмийг барихад хуш мод хэрэгтэй. Гэтэл хуш модыг одоо маш их үлэмжих хэмжээгээр одоо тэр авчирч цуглуулсан байна. 백향목은 그 벌레가 슬지 않는 그런 나무예요. За тэгвэл тэр хуш мод гэдэг маань ямар мод юм бэ гэх юм бол хорхоод иддэггүй гэх юм уу одоо тийм мод байна. 나무가 썩거나 뭐 이렇게 휘거나 그러질 않는 아주 좋은 나무입니다. Тэгвэл тэр хуш мод маань болохоор тийм одоо амархан мууддаггүй, илжирдэггүй гэх үү одоо тэр хорхоод шавжид идэгдэггүй юм мод байна. 그 북쪽에 시돈 사람 또 두로 사람들로부터 나무를 베어오도록 돈을 주고 그 시돈과 저 두로 사람들 그 지역에 이 백향목이 아주 좋은 백향목들이 많이 있는데 그것들을 잘라가지고 이 바다로 이렇게 해서 가져오도록 그렇게 다윗이 다 만들었습니다. За тэгээд Давид гэмээр Сидончууд болон Тирчүүдээс тэр хуш модыг авчруулахаар авчруулахаар одоо мөнгөний өгөөд тэднэрт одоо захисан байгаа. 다윗이 그렇게 말하고 있죠. 5절에 보니까 내 아들 솔로몬은 어리고 연약하지만 여호와를 위하여 건축할 저는 매우 웅장하여 온 세상의 명성과 영광을 나타내야 하므로 이제 내가 그 일을 위하여 준비하겠다. 그렇게 말했습니다. За тэгээд 5 дугаар ишлэлээр харах юм бол юу ч хэлж байгаа юм бол Давид миний хүү Соломон балчаар туршлагагүй байна. Эзэнт зориулан баригдах өргөөч маш сүрлэг бүх дэлхий дахинд алдаршсан цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв гэсэн. 다윗은 성전을 건축한 게 아니라
성전 건축에 필요한 모든 것을 다 준비하는 역할. 그게 다윗이 해야 할 일이에요. За тэгвэл Давидын хийх ёстой ажил юу вэ гэх юм бол Давид ариун сүмийг барих биш тийм үү? Харин ариун сүмийг барихад хэрэгцээтэй тэр бүх бэлтгэлийг хангах хэрэгтэй байсан байгаа Давид бол. 자기가 하고 싶다고 다 하는 게 아닙니다. Тэр өөрөө хүслээгээд өөрөө би одоо сүм баримаар байна гэдэг тэр барьцдаг юм бол биш байх юм. 내가 하나님이 하고 싶다고 하나님이 하는 것도 아니고 내가 원해서 하는 게 아닙니다. 하나님의 일은 특히. Бурхны ажлыг би хиймээр байна гэд би өөрөө хүссэн учраас хийдэг юм бол биш байх нь Бурхны ажил бол. 하나님께서 나를 부르셔야 돼요. Бурхан эхлээд намайг дуудах хэрэгтэй байх нэ. 자기가 하고 싶어서 물론 자기가 하고 싶어서 한다고 하면 더 좋을 수도 있지만 хэдийгээр өөрөө хүсээд одоо Бурхны ажлыг хийнэ гэх юм бол мэдээж тэр сайн боловч 제일 중요한 것은 하나님께서 나를 부르셔야 돼. хамгийн чухал зүйл нь юу вэ гэх юм бол эхлээд Бурхан намайг дуудах хэрэгтэй байна. 다윗이 솔로몬에게 말했죠. 6절에 보니까 За тэгээд Давид 6 дугаар ишлэл дээр Соломонд хэлсэн 여호와 이스라엘 하나님을 위해서 내 대신 하나님의 전을 건축해라. За тэгээд 6 дугаар ишлэл дээр юу хэлсэн бэ гэх юм бол дараа нь Давид өөрийнхөө Соломоныг дуудаж Израилийн Бурхан эзэнт зориулан өргөө барихыг түүнд захиад одоо миний өмнөөс тийм одоо байшин одоо Бурхны сүмийг бариа гэж хэлж байгаа. 내가 여호와의 전을 건축할 마음이 간절했는데 이 마음이 있었지만 하나님께서 나한테 하지 말라고 말씀하셨다. За тэгээд 7 дугаар ишлэл дээр юу гэж хэлж байна вэ гэвэл Соломон хандан "Хүмүнд би өөрийн бурхан эзний алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ. Гэвч бурхан намайг одоо зөвшөөрсөнгүй" гэж байгаа. 너는 피를 많이 흘린 사람이다. 네가 피를 많이 흘렸고 또 큰 전쟁을 치른 군인이에요. 군인. 다윗은 군인입니다. За тэгээд Давид юу гэсэн бэ гэвэл чи бол гэвч эзний үг надад дээр чи их цус урсгасан дайныг өдөөсөө гэж. Давид бол одоо тэр цэрэг хүн байсан тийм ээ. 다윗은 전쟁의 사람이에요. Давид бол одоо дайн дажин үг хийдэг, дайн хийдэг одоо цэрэг байсан. 칼 들고 나가서 싸우는 사람이에요. Тэр илт бариад дайцдаг нэгэн байсан байгаа. 피를 흘리는 사람입니다. Тэр цус урсгагч нэгэн байсан. 너는 피를 많이 흘렸기 때문에 내 이름을 위하여 전을 건축하지 않는 게 좋겠다 말씀하신 거예요. Чи цус их урсгасан учраас миний төлөө ингэж тийм ээ одоо дайдахгүй байвал дээр байна. Биш чи хит их одоо дайн дажин хийж одоо цус урсгасан учраас миний ариун сүмийг барихгүй байсан дээр гэж бурхан хэлсэн. 너한테 한 아들이 태어날 건데 그는 평안의 사람이다. 평화의 또 사람이다. За тэгээ 9 дугаар ишлэл дээр харагтун чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно гэсэн. 이름은 솔로몬이고 내가 그의 생전에 평화와 안정을 이스라엘에게 주겠다 그러셨어요. За тэгээд юу гэсэн бэ гэх юм бол би түүнд эргэн тойронд би бүх дайснуудаас нь хамгаалалт амар тайвныг өгөх болно. Түүний нэр нь Соломон байх болно гэсэн. 내가 내 이름을 위해서 전을 건축할 건데 솔로몬 그는 나의 아들이 되고 나는 그의 아버지가 될 것이다. 또 그의 나라의 왕위를 이스라엘 위에 영원히 굳게 세워주겠다. 약속해 주셨어요. За тэгээ 10 дугаар эшлэл дээр харах юм бол тэр миний нэр алдрыг төлөө өргөө барих бөгөөд тэр миний хүү болж би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үрд мөнхөд суйрлуулах болно гэсэн ийм амлалтыг өгсөн байна. 그는 나의 아들이 되고 나는 그의 아버지가 된다고 말씀하셨죠. За энэ дээр харах юм бол тэр миний хүү болж би түүний эцэг болно гэж хэлсэн байна тийм ээ. 우리는 누굽니까? Бид нар хин бэ? Бид нар 하나님 아들들이에요. Бид нар бүгдээр бурхны хүүхдүүд байна. 우리가 뭐 이렇게 육신적으로 볼 때는
보잘것없는 사람들이지만 하나님께서 우리를 아들로 삼아 주셨습니다. 우리 다. Бид хэдийгээр махан биеийн хувьд харах юм бол тийм ээ янз янзын нөхцөл байдалтай янз янзын одоо бусдын өмнө одоо хилэгдэх тэр гайхалтай зүйл байхгүй ч гэсэн бид нэр бүгдээрээ Бурхнаар сонгогдсон Бурхны хүүхэд болгон одоо сонгогдсон хүмүүс байна. 이 하나님께서 솔로몬에게 평화 안정, 나라가 잘 될 수 있도록 내가 해주겠다 약속해 주셨습니다. За тэгээ Бурхан юусэн бэ гэвэл Соломоныг тийм ээ одоо амар амгалангийн амар тайвны хүн болгож за тэгээд Израильд хүртэл Соломон байх хугацаанд тийм ээ Израильд амар амгалан анирангүй байдлыг өгнө гэж одоо тэр амласан байна. 다윗이 솔로몬에게 말했습니다. 11절에 11-р эшлэлээр ахиад хэлсэн. 여호와께서 너와 함께 하시기를 원한다. Миний хүү эзэн чамтай хамт байх болтугай. 하나님이 함께 하시는 사람은 어떻게 됩니까? Бурхантай хамт байдаг хүн юу болох вэ? 형통하죠. Мэдээж тэр амжилттай байна тийм ээ. 네가 형통하고 амжилттай 여호와께서 байж 너에게 대하여 말씀하신 대로 여호와 내 하나님의 전을 건축해라. За чи амжилттай явж чиний тухайд эзний айлцсан ёсоор чи өөрийн бурхан эзний өргөг барих болтугай гэсэн байна. 두 번째는 12절에 부디 여호와께서 내게 지혜와 명철을 주시길 바란다. 너로 이스라엘을 네. 잘 다스리게 해주시길 바란다. 그랬습니다. За тэгээ 12-р эшлэлдэр эзэн чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгч чамаар Израилийг захируулан чи өөрийн бурхан эзний хуулийг сахих болтугай гэсэн. 다윗이 솔로몬을 위해서 기도한 것은 무엇입니까? 물어볼 수 있어요. 시험에서. За бид нэр шалгалтын дээр тийм ээ одоо асууж магадгүй тийм хүмүүсээ 다시 질문 다시 말해주세요. 다윗이 솔로몬을 위해서 기도한 기도 제목. За тэгвэл шалгалтын дээр ийм асуултаас ирж болохыг Давид Соломоны төлөө залбирсан залбирлын сэдэв. 첫째는 뭔가요? Давид Соломоны 여호와께서 너와 항상 함께 계시기를 바란다. За нэгдүгürt нь юу вэ гэх юм бол эзэн үргэлж чамтай хамт байх болтугай гэж. 두 번째는 뭔가요? 하나님께서 너에게 지혜와 명철을 주시기를 바란다. За тэгээд дараа нь хоёрдугаар нь юу вэ гэх юм бол энэ дээр эзэн чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгөх болтугай. 세 번째는 За гуравдугаарт нь 여호와 내 하나님의 율법을 잘 지키게 하시기를 바란다. 그랬습니다. за хэрсүү байдал ба ухаарл тийм ээ. За тэгээ гуравдугаарт нь болохоор юу гэсэн бэ гэх юм бол эзний хуулийг чи өөрийн бурхан эзний хуулийг сахих болтугай гэж. 이 세 가지보다 더 좋은 기도가 있을까요? Тэгвэл энэ гурваас өөр илүү сайн залбирал гэж байх уу? 다윗이 솔로몬을 위해서 기도하고 또 하나님의 성전을 잘 지으라고 부탁하고 있습니다. Давид тийм ээ Соломонд бурхны өргөөг барьж сүмийг барьж тэр төм чуулган сүмийг маш сайн барьж дуусгах болтугай гэж тэр хүсэж байгаа. 그러면서 네 번째 뭐라 그랬습니까? 만일 네가 모세에게 명령하신 모든 규례와 법도를 잘 지키면 형통하게 될 것이다. 알려줬습니다. 네 번째요. За тэгээд дөрөвдүгээрт нь юу гэж байна гэх юм бол Мосе Израилийн талаар Мосед эзний тушаасан тогтоол зарилгуудыг чи сахихтай хянамгай хамт хаваас чи амжилт олох болно гэсэн. 하나님께서 해주셔야 잘 되는 겁니다. Бурхан үүнийг хийж өгч байж л тийм ээ энэ амжилттай болно. 교인들이 많다고 또 교회가 잘 된다고 기뻐하지 말고
За чуулган олон итгэгч нартай боллоо, эсвэл чуулган маань илүү сайн боллоо гэж баярлалгүйгээр 하나님이 나와 함께 하신다. 하나님이 나를 버리지 않으신다. Бурхан надтай хамт байна, Бурхан намайг хаяагүй гэж. 이런 믿음을 우리가 가져야 됩니다. Ийм тийм ээ одоо итгэлтэй байх хэрэгтэй. 그리고 다윗이 솔로몬에게 강하고 담대해라. 두려워하지 말고 놀라지 마라. 말했습니다. За тэгээд Давид Соломонд хэлсэн тийм ээ. Тууштай бөгөөд зоригтой бай, бүү шантар гэж Давид одоо Соломонд хэлсэн байна. 네. 13절까지 하겠습니다. За өнөөдөр ингээ 13 дугаар эшлэл хүртэл хийгээд дуусгая. 기도하겠습니다. За бүгдээрээ хамтдаа залбирцгаая. 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 감사드립니다. Ариун бурхан минь таны нэгүслийгээд хайранд талархаж байна. 저희가 하나님만 의지하는 제가 되게 해주시옵소서. Бид нар зөвхөн бурхан танд найздаг итгэгч нар болгож өгөөч. 사람을 의지하지 말고 또 물질을 의지하지 말고 하나님만 의지하고 모든 폐허와 같은 곳을 하나님의 동산으로 바꿀 만한 능력이 있는 저희가 될 수 있도록 도와주시옵소서. Үнэхээр бид нар эд хөрөнгөнд найдалгүй, хүнд найдалгүй, зөвхөн бурхан танд найдаж, үнэхээр тэр бүх одоо амжилт, бүх ололтоо зөвхөн бурхан таны төлөө хийж чадхад тацлаач. 예수님의 이름으로 기도드립니다. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 아멘. За баярлалаа. 감사합니다. За бүгдэнд нь баярлалаа.